Үений өвдөлтийг намдаах 10 алхам. Үений өрөвсөл өвдөлтийг үүсгэдэг эмгэгийг артрит гэж нэрлэдэг. Энэ нь 100 өөр төрөл байдаг боловч хамгийн түгээмэл тохиолддог нь остеоартрит юм. Энэ тохиолдолд ясыг бүрхсэн мөгөөрсний давхраг илэгдэж хөшөж өвддөг байна. Хэрэв та гэрийн нөхцөлд ч гэсэн өөртөө анхаарал тавихаар шийдсэн бол дараах 10 зүйлийг анхаараарай. 1-р хоолны тэглэмээ өөрчлөх. Үений өвдөлтийг намдаахын тулд хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Хүнсний ногоо, жимс гэн, буурцах дургамал, үр тариа зэрэг нь гидсний эрүүл мэндэд нэн тустай. Харин боловсруулсан махнаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Эрүүл байгалийн гаралтай хоолт хичээл нь өрөвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ферментүүдээр хангаж үе мөчний өвдөлтийг бууруулахад тусалдаг. 2-дугаарт биеийн жингээ хянах. Судалгаагаар пүнт тус бүр өвдөгний үений хэсэгт 4 пүнт даралт нэмдэг болохыг тогтоосон байна. Ингэснээр үе мөчөнд стресс үүсч мөгөөрсийг амархан илэгдүүлдэг гэжээ. Тохиромжтой жинтэй байх нь үе мөчөнд ирэх ачааллыг бууруулж хөшүүн байдал өвдөлтийг намдаадаг. 3-дугаарт халуун болон хүйтэн жин тавих. Өвдөж буй газартаа бүлээн жин тавьснаар хөшүүн байдал арилж өвдөлт намддаг. Үүний зэрэгцээ температур нь мэдрэлийн хариу урвалыг бууруулж өвдөлтийг багасгадаг ажээ. Та өвдөлттэй үе дээрээ тавих жинг эрдэн шиш, овёс эсвэл будаагаар хийж болно. Тэдгээрийг хөвөн даван уутанд хийж хэдэн минутын турш ердийн зууханд халаагаарай. Хэрэв хүйтэн жин тавих хэрэгтэй бол хөргөгчөнд хүргэнэ. Жингээ 20 минутаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. 4-дүгээрт массаж хийлгээрэй. 2013 онд үе мөчний өвчтөе хүмүүст массаж хийх нь хэр зэрэг үр дүн үзүүлж байгаа талаар судалжээ. Оролцогчдын тал хувь нь хөнгөн даралтын массаж хийлгэсэн бол нөгөө нь дунд зэргийн даралтай иллэг хийлгэсэн байна. 4-7 хоногийн дараа дунд зэргийн массаж хийлгэсэн хүмүүсийн үе мөчний өвдөлт багасаж чөлөөтэй хөдөлдөг болжээ. Массаж нь серотонин нийлэгжилтийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь сэтгэл санаанд эргээр нөлөөлдөг байна. 5-дугаарт омега 3 хэрэглээрэй. Сүүлийн үеийн судалгаагаар омега 3 нь үе мөчөнд сайнаар нөлөөлж биеийн өрөвслийг бууруулж дархлааны системийг сайжруулж байгааг тогтоожээ. Омега 3 нь бие махбодод чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бодисын солилцоог нэмэгдүүлж өөх шатаалтыг дэмжиж жинг бууруулдаг байна. Үүний үр дүнд үе мөчөнд ирэх даралт багасаж өвдөлт мэдгэцгүйц намддаг ажээ. Омега 3 самар загсан дагуулгаддаг бөгөөд эдгээр нь биеийн бусад өрөвслийг бууруулах тэжээлээр баялаг байдаг. 6-дугаарт бясалгал хийгээрэй. Бясалгал нь үе мөчний өрөвсөл гэх мэт архаг өвчтөе хүмүүсийн стрессийг бууруулахад сайн нөлөөтэй. Нэг судалгаагаар үе мөчний өвчтөе хүмүүс бясалгал хийх үед өвдөлт нь буурч хөшүүн байдал нь арилж байгааг тогтоожээ. Бясалгал нь хүмүүсийг өвчний даван туулах чадварыг нэмэгдүүлж идэвхтэй амьдралаа хадгалахад тусалдаг. Та өдөрт 10 минутын бясалгал хийж байгаарай. Аажмаар цагаа олцгож болно. 7-дугаарт Д аминдын уугаарай. 2016 оны нэгэн судалгаагаар үе мөчний өвчтөе хүмүүст Д аминдимийн хэмжээ бага байгааг тогтоожээ. Чухамдаа Д аминдимийн дутагдал нь уг өвчний шинж тэмдгийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс үүнийг хэрэглэж байх нь зүйтэй. Д аминдимийг нарнаас эсвэл хоол тэжээлээр авч болно. 8-дугаарт нарнаас эрчим авах. Дээрх санаатай холбоотойгоор та нарнаас өөрт хэрэгтэй аминдимийг авч болно. Хэрэв та үе мөчний өвчнөөр шаналж байгаа бол өдөр бүр хэдэн минутын туршид наран гарах хэрэгтэй. 9-дүгээрт цагаан га хэрэглээрэй. Цагаан га нь өрөвсөл, үе мөчний өвчин үүсгэдэг бодисыг дарангуулдаг гингрол агуулдаг. Түүний фитохимийн бодисууд нь үе мөчний өрөвслийг зогсооход хувь нэмэр оруулдаг байна. Шинэхэн эсвэл нутгалсан байх хамаагүй та хүнсэндээ заавал хэрэглээрэй. 10-дугаарт та арника ашиглаж болно. Арника бол өрөвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг ургамал юм. Та үүнийг органик эсвэл ургамлын дэлгүүрүүдээс гэл эсвэл тос хэлбэрээр ч авч болно. Нэмэлтгүй 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг заавал худалдаж аваарай. Ингэснээр үр дүнгээ илүү сайн үзүүлнэ.